Тийм хэлбэрээр ажилладаг учраас аль сайд нь хариуцаад ямар хэлбэрээр явахыг нь бол би сайн мэдэхгүй байна. Өнөөдөр бол одоо өнөөдөр мөрдөж байгаа үндсэн хуулиар парламент өнөөдөр засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох хэрэг байхгүй шүү дээ. Өнөөдөр ерөнхий сайд л өөрөө одоо засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр бид бол тэр хариуцлагын асуудлыг бол тэр танхимынхаа өрөөнд бол ярих болов гэж харж байна. Зүгээр би өнөөдөр энэ үүсээд байгаа нөхцөл байдал дээр энэ ард иргэдийн энэ бухимдаж байгаа бухимдал зөв шүү дээ. Энэ чинь яаж ч утсан гэсэн өнөөдөр бид нар энэ төрт улс байна да. Тусгаар улс байна. Өнөөдөр энэ тогтцох хааныхаа асуудлаар одоо яаж юм зөв бодлогоо явуулах уу гэдэг асуудал нь чухал байхгүй. Тэр либералчил гэдэг зүйлийг тэр реформыг дэмжсэн. Өндөр түвшинд дэмжиж одоо зарим бодлогуудыг нь тухайн үед бол улсын хурлал бүгдийг баталж өгсөн шүү дээ. Иргэд бухимдалтай байсан хэдий ч өнөөдөр парламент бол одоо тэрийг дэмжээл батлаад өгсөн. Өнөөдөр үр дүн хэдийн ирийн хугацааны дараа гарах хэрэгтэй юм бол гэдэг асуудал. Өнөөдөр өдрөөс өдөрт орон сууц барилга байгууламжууд нэмэгдэж байна. Эдрийн тогтцохлохын дулаан яах юм? Өнөөдөр одоо цаашлаад энэ цахилгаан станцаа нэмэгдүүлж одоо хотын дарга Нямбатар дарганы 5 дугаар цахилгаан станцын асуудлыг одоо сая зориглож нэг шийдвэр гаргаж оруулж авах шиг. 20 жил бид энэ 5 дугаар цахилгаан станцыг ярьлаа шүү дээ. Бие бинийгээ 20 жил хардлаа. Ус төржлөө, үйл ажиллагааг нь зогсоолоо. Одоо бид нар ингээд цаашдаа харж бид нар хардаж болно. Гэхдээ бид нар хардаад байгаа бол хяналтаа сайжруулчихаа. Ядаж ажлыг битээ зогсоогооч. Эцэс төгсгөлд нь бид нар хариуцлага хуулийг улсууд нь хариуцлага хуулийг явуулдгийн байгуулж бид энэ ард түмэн цахилгаан станцтайгаа үлдъя. Бүтээн байгуулалтайгаа үлдъя. Гэтэл тэгэл нэг ажил занаачлаад явдаг. Наадах чинь тиймч асуудал байна, тиймч улс төр орлоо, тиймч одоо мөнгө төгрөгийн асуудал нь яригдана, нэгэн сохогдно гэж элдв таамаг дэвшүүлсээр байгаад ажил зогсооч шүү дээ. Тэгээ нөгөө ажил зогсоод хууль эрх зүйн орчиндооч болохоо байгаад цаг хугацаанд урсаад ингээд парламентын чинь 4 жил засгийн газрын хугацаа гэдэг энэ зүйлүүд нь бүгд дуусаад ингээд дараагийн асуудал руу дахиад бүх юм ихнээсээ явдаг. Тэгээд ажлыг нийслүүлээд саналаад ингээд санаачлаад явж итэл дахиад нөгөө хавтал цэвтэлд нь орж ирэл зогсоодог. Нэг юм сонин тойрог үүсчихэд байгаа. Энийг одоо бид нар энэ парламент